Сайн уу? Ано байна. Энэ удаагийн арьсан арчлын видеогоор би та нартай яг одоогийн оройн арьс арчилгааны дэглэм буюу рутинээ хуваалцъя гэж бодлоо. Тэгэхээр энэ сонирхолтой санагдаж байгаа бол видеотоо өршүүлэн хамтаагаарай. Тэгэхээр яг одоохондоо миний ашиглаж байгаа бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь нэгээс бусд нь бол бүгдээрээ Улаанбаатараас Монголоос худалдан авах боломжтой бүтээгдэхүүнүүд байгаа. Би бүгднийг видеонд ор тайлбар хэсэгт холбож өгсөн байх болно шүү. Заримыг нь бол хөнгөлтөө үнээр шигсэн худалдаж авах боломжтой кодууд бас байгаа. Тэднийг энэ видеонд ор тайлбар хэсэгт өгчихье. Сонирхох юм бол тэр хэсгийг нээж үзээрэй. За тэгэхээр яг жоохон артлын бэкграунд ч юм уу мэдээлэл өгөхөд би өөрөө зундаа энгийн дүү өвөлдөө хуурай дүү арьстай хүн. Гэхдээ энэ удаагийн маань рутин бол ер нь ямар ч төрлийн арьстай хүн тохиромжтой рутин юм байна да гэж би яг түрүүн хараад байж ийла. Тэгэхээр яг одоо бол оройны хитэн цагч болсон байгаа. Ямар ч тач өглөө мейкап тавиулснаас хойш косметик одоо буддаг хийснээс одоо түрхүүлснээс хойш даруй 14 цаг өнгөрчихсөн байгаа. Тэгээд 14 цагийн дараа бол ерөөдөө мейкап маань ингээд таарч мараад ингээд ирсэн. Тэгээд би сая жоохон йогт явцсан учраас жоохон буддаг жоох ингээд хөдөлмөрлөсөн байгаа ч юм уу. Тийм байгаа шүү. Тэгэхээр ер нь зүгээр нөхцөл байдлыг бол хэлэхэд юм байна. Тэгэхээр яг би өмнө нь арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг зөв хэрэглэх дараалал гэсэн видеог нийтэлж ийсэн. Өөрөө үзэж байгаагүй бол би дээр кардаар болоод видеонд тайлбар хэсэгт холбож өгсөн байх болно. Тэр дарааллынхаа дагуу хамгийн ихний одоо шат бол цэвэрлэгээний шат байгаа. Тэр дундаа эхний шатны цэвэрлэгээ буюу тосон цэвэрлэгч. Энэ удаад би I'm From-ing Fig Cleansing Balm буюу одоо инжир жимстэй цэвэрлэгч гуглыг ашиглах гэж байна. Яг энэ бүтээгдэхүүнийг энэ одоо инжир жимстэй лайны тухай тусад нь би видео хийж исэн. Тэгэхээр тэрэн дээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь байгаа шүү. Хэрвээ бас фиг буюу инжир жимсний тухай дэлгэрэнгүй мэдхийг хүсэх юм бол тэгэхээр доторх нь бол нэг иймэрхүү бүтэцтэй sorbet бүтэц гэж хэлдэг юм байлээ. Өөрийнх нь халбгаар аваад би жоохон ихтүүлж магадгүй нэг иймэрхүү хэмжээтэй авчи. Ер нь тосон яг одоо мейкап хэрэглэдэг хүмүүс тэгээ дээрэс нь нарны тос хэрэглэдэг хүмүүс бол заавал оройны арьс арчилгааныхаа үеэр яг анхаарчны цэвэрлэгээ буюу ер нь тосон суурьтай одоо бохирдол арилгах шаардлагатай одоо арилгах шатыг бол нэвтрүүлж ивэл илүү зохимжтой. Ингэж байж яг хүрээлэн буй орчны одоо өдрийн одоо энэ бохирдол болоод яг мейкап дээрээс нарны тосыг бол арилгах боломжтой байдаг. Би зохио бол ингээд цэвэрлж өгдөг. Жохон ширүүн харагдчих магадгүй учраас ер нь аль болох зохиндоо их зөөлө хандж байгаарай. За тэгээ цэвэрлэгч гүгэлний яг үр дүнгээ өгөх нэг чухал хэсэг нь ингээд нүрэндээ хуурай гараад хүрсний дараа эмүүсжүүлнэ гэж байдаг. Өөрөөр хэлбэл гараа норгоод цэвэрлэгч гүглээ норгоно гэсэн. Усаар ус хүргээд ингээд эмүүсжүүлээд эхлэхээр яг мейкап нь ингээд задраад ингээд эхэлж байгаа. За ийм болсныхан дараа угаана. Ер нь эхний шатны цэвэрлэгээний дараа бол нүүрэн дээрх яг ийм хүндлэнгийн бохирдлууд ч бүгд арилжчихсан байх хэвээр. Гэтэ би нөгөө нэг яг одоо нөгөө хиймэс хормостой байгаа учраас зохируугаа нэг тийгэж ойртуулад байдаггүй тосон суурьтай юмыг. Тэгэхээр зохио бүрэн дүүрэн одоо энэ eyeliner гэх юм уу? Энийг бүрэн дүүрэн цэвэрлэхийн тулд Dr. Oracle Radical Clear гэдэг cleansing water цэвэрлэгч ус. Энэний аман дээр жоохон ийм Q-tip буюу энэ тавиад за тол зэн дэвтлийн дээр үцгүү ойртуулад иймэрхүү байдлаар ингэж арчиж цэвэрлж авч байгаа. За ингээд бүх бохирдлоо цэвэрлсэний дараа хоёр дахь шатны цэвэрлэгээ буюу усан суурьтай цэвэрлэгээний шат гэсэн. Энэ удаад би Cosrx-ийн Salicylic Acid Daily Gentle Cleanser гэдэг салицилын хүчтэй өдөр тутам ашиглах боломжтой юм хөөсөн цэвэрлэгчийг ашиглаж байна. Ер нь энээс жоохон бага ордог л тоо би жоохон арай ихтүүлээд ах шиг байна. Тэгэхээр ингэж жагаад за угаая. Ер нь арьс арчилгааны яг хоёр дахь шатны цэвэрлэгээний дараа нүүрэн дээрх нь усыг бол тэр чигээр нь арчиж авахыг бол зөвлөдөггүй. Яг нүүрэн дээр чинь байгаа усыг шингээж өгөх, арьсыг чинь услах зорилттойгоор байлгах нь илүү дээр байдаг. Гэхдээ би зүгээр дан устай ингээд ус нь гоожж байгаа юм шиг устай байлгаад байж чаддгүй маа. Тийм болохоор хөнгөн нүүрнийх нь одоо өнгөн талын усыг жоох арчаад авчдаг.
Тэгэхээр одоо бол илүү тонерний шат бол байх ёстой. Гэхдээ би тонерээ шууд алгасаад эссенцийн шат руу өсрөе гэж бодож байна. Эссенцүүд яг тонер болоод серумны голын шат байдаг учраас аль алийг нь юу н орлох боломжтой юм шиг надад санагддаг л да. Одоо бол би бас яг I'm from-ийн Fig Boosting Essence буюу инжир жимстэй эссенцийг бол ашиглаж байгаа. Энэ лайны тухай тусдаа видео түрүүнд дурдчихсан. Тэн дээр бас энэ бүтээгдэхүүнийг илүү дэлгэрэнгүй ревю хийсэн байгаа шүү. Тэгэхээр саний усаа арьсандаа төгжүүлж өгөх зорилгоор тонер болоод серумны шатыг нэгтгсэн. Яг серумчж би араас нь серум хэрэглэн л тээ. Гэхдээ ингээд арьс гоё. Ер нь арьс арчилгаа айгу тийм англиар бол айгу personal гэж хэлдэг л дээ. Тухайн хүнд яг өөрт нь тохирсон яг өөрийнх нь хэрэгцээ шаардлагад нийцсэн тухайн үед юу шаардлагатай байна те. Тэрийг ашигладаг зүйл. Тэгэхээр миний оройн арьс арчилгаа бол ер нь бараг л орой болгон өөрчлөгдөх хандлагатай байгаад идэг. Гэтэ яг энэ skin care одоо энэ видеон дээр харуулж байгаа дүрмийг бол би сүүлийн нэг 2-7 хоног ч юм уу тогтмол хэрэгэлсэн одоо мөрдсөн юм уу ямар нэгэн өөр юм оруулаад байгаагүй. Тийм болохоор яг энийг ямар нэгэн байдлаар би видеонд буулгая гэж бодсон юм байна. Ягаад тэгэхээр байнга ингээ өөрчлөгдөд байдаг юмыг нэг доор ингээ видеонд буулгахчаар чинь маргааш нь шал өөр болчтой юмыг дахиж хуваалцаад яах вэ те. Тэгэхээр хамгийн урт хугацаанд арай доктортой хэрэгжилж байгаа нэг одоо энэ өдрүүдэд хэрэгжилж байгаа хуваалцъя гэж бодоод видео хийж байгаа шүү. Гэхдээ орой олгон бол өөрчлөх боломжтой гэдгийг санаарай. За, эссенц сүрхсний дараа оройн арьс арчилгаан дээр нөгөө хэрэглэж байгаа миний яг нэвтрүүлсэн хамгийн идэвхтэй нэг орц байгаа нь ретиноид бол би хэрэглэж эхэлсэн. Ретиноид буюу витамин А гэсэн витамин А-ийн өөр юм дериватив байдлын бүтээгдэхүүн гэх юм уу. Яг одоо бол би Naturium-ийн энэ савлгаа гарч яхад бол Retinol Serum 2.5 гэдэг нэртэй байсан. Яг одоо бол нэр нь солигдоод Retinol Complex Serum гэж болсон юм байлээ. Анхнаасаа энэ дотор нөгөө 3 янзын өөр ретиноид байгаа байхгүй юу? Тийм болохоор яг ийм нэртэйгээ байх нь жоохон зохимжгүй учраас Retinol Complex Serum гэж нэрлсэн юм байлээ. Яг ретинол нөгөө өөрөө фотосенситив буюу нөгөө нарны гэрэлд мэдрэг учраас бүтээгдэхүүний нэг үйлчлэгийг хадгалах зорилгоор оройн арьс арчилгаанд нэвтрүүл илүү тохиромжтой гэж үздэг. Нөгөө нарны туяанд бүтцэн эмтэрдэг юм байна л да. Тийм болохоор орой хэрэглэхийг илүү үздэг. Илүү зөвлөдөг юм байна. Тэгэхээр яг саяны серум шиг эссенц шиг бас яг нүрэндээ ингээд сайхан чигжиж өгөөд энэ ретинол надад бүр амар таалагдж байгаа. Арьс арчилгаанд би яг ретинол нэвтрүүлснээс хойш миний арьс бүр улам ингээ гоё нэг юм тунгалаг гоё эвтэйгээс надад би өөрийнхөө арьсандаа айгу дуртай байгаа. Өглөөний рутин маань ч гэсэндээ энэ дээр тусалж байгаа. Оройныхоос баг зэрэг өөр. Нэрээ өглөөний рутиныг бас үзмээр байна уу? Өглөөний рутиныг үзэх юм бол видео дээр комментар тэрийг үлдээгээрэй. Би тусад нь бас дараа нэг амралтын өдрөө өглөөнийхөө рутиныг бас бичиж болох юм. За, ингээ шингэсний дараа араас нь чийшүүлэгч тосны шат. За, чийшүүлэгчээс өмнө юу үзье? Зохин тос. Aveni зохин тос. Зохин чийшүүлэгч тос. Би энэ тосыг тусдаа өмнө зохин тосны тухай видеон дээр бас ярьж ирсэн. Би дээр карт болоод видеонд тайлбарлах тухай бичиж тэрэн дээрээс л бас ер нь зохин тосны тухай дэлгэрэнгүй үзээрэй. Аа хөөх хэмжиж юм савлгаатай. Нэг юм хөө хэмжээ тавшин жоох ихтчих шиг боллоо. Гэтэ яах. Эргэн тойрон тараагаад өргөчд бол. За нүднийхээ доор тарааж өгөөд ингээд. Нөгөө зохин тосыг дандаа энэ ядам хуруугаар төрхдөг. Яагаад вэ гэхээр нөгөө бидний гарны хамгийн одоо сул хуруу одоо нөгөө хамгийн чадал багтай хуруу ядам хуруу юм байна л да. Тийм учраас ингээд хизээч арьсан дээр хитрхи их хүчээр дардаггүй болохоор айлах энэ хавь арьсан их зөөлөн хандахын тулд ядам хуруугаар ингэж товшиж төрхийг зөвлөдөг юм бэлээ. Би тэрийг дааж байгаа. За одоо жигнэсээ зохин тосны дараа чийшүүлэгч тосны шат. Нэгд оройны арьс арчилгаан дээр би ретинол хэрэгэлсэн юм чинь бас дахиад яагаад ретиноид агуулсан чийшүүлэгч тос төрүүлж болохгүй гэж. Энэ бол Skin Lab-ийн Dr. Vita Clinic гэдэг цуурлынх нь A+ Lifting гэдэг дотроо ретинол агуулсан чийшүүлэгч тос. Би ойролцоогоор нэг иймэрхүү төрхөд байгаа. Дутх юм бол тэгэл нэмж аваад ер нь л оройны арьс арчилгаанд би бол тосыг бол харангүй эргэлт юм уу. Ялангуяа нүрийн арьс жоохон нэмчи. Хуурайж байгаа тохиолдолд бол тэгээ сайхан хангалттай ихээр төрхөл. Энэний нэг гоё юм нь юу юм бэлээ? Тийм арьснэр нэг тийм хүнд санагдахгүй. Тийм хөнгөө төрхөгдөж байгаа.
Тэр надад айгуу гой санагдсан. Тэгээ дээрэс нь урталт нь би ретинол хэрэглэсний дараа араас нь дахиад ретинолтой гэхдээ арсыг чийшүүлэгч үүрэгтэй тос хэрглэж байгаа учраас биенийхээ үйлчлэгийг айгуу сайн дэмжиж байгаа юм шиг надад санагддаг. Яг энэ тосны оронд би зүгээр өөр энгийн чийшүүлэгч тос хэрглэж байхад мэдээж ретинол одоо өмнө хэрэглэсэн энэ бол үр дүнгээ үзүүлж лээсэн. Гэхдээ энийг араас нь хэрглэж гиснээс хойш илүү хоорондоо одоо хамтарсан үр дүн сайжирсан юм шиг санагдаж байгаа гэх юм уу? Бас зүгээ мартаж болохгүй. Зүү цээж игмний яс. Окей. Юу болчихсон? Ингээ миний оройн арьс арчилгааны рутин бол дуусчлаа. Одоо ингээд орондоо орох гэсэн үг. Тийм биш. За тийм байна. Тэгэхээр энэ удаагийн одоо рутин дээр ашигласан байгаа бүх бүтээгдэхүүнийг дахин сануулхад би видеонд ор тайлбарлах холбож өгсөн байгаа. Нэгээд үзэх юм бол бүгднийх нь холбоосууд байгаа шүү. Нэгээс бусдыг нь би ихэнх нь Beauty Secrets-аас авч исэн юм байна. Тэгэхээр энэ видеон дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийг хэрэв Beauty Secrets-аас авах бол сагсандаа хийснийхаа дараа Anu 10 гэсэн купон кодыг идэвхжүүлэх юм бол 10% хөнгөлж байгаа шүү. Тэгэхээр сонирхсан ямар нэг юм байх юм бол яагаад зарж байгаа үндсэн үнээс нь 10% хөнгөлүүлж болохгүй гэж. Тэгэхээр тэр давуу талыг ашиглаад аваарай. Окей. Миний оройн арьс арчилгааны рутин таалагдсан гэж найдаж байна. Тэгсэн бол лайк дараарай. Өөрийнхөө туршлагаас хуваалцъя. Өөр асууж тодруулах. Энэ видеон дээрээс асууж тодруулах зүйл байх юм бол видеонд ор комментаар бас үлдээгээрэй. Яг одоогийн байдлаар миний одоо хэрэгжилж байгаа миний оройн арьс арчилгааны рутиныг иймэрхүү байлаа. Хамт байсанд баярлалаа. Миний согт видео одоо хитний subscribe хийгээг байгаа бол энэ дор байгаа subscribe гэсэн тавчийг дараарай. Баяртай. Дараагийн видеогоор томоотох хэрэгэд олцъя.